За сайн бацгаана уу? Фэйчэрт байна. За би Instagram хаягаараа ерөн ямар мэрэг хамаар байна гэж санал асуусан чинь ихэнх хүмүүс ерөнхийдөө хайр дурлалын сэдвийг сонирхож байсан. За тэр дундаа X-ийн сэдв тэг мэрэг хийгээд өгөөч гэсэн байсан. Тэгээд тэр хүмүүсийнхаа тэг олонхийнхоо ингээ өсөлтийн дагуу өнөөдөр X-ийн талаар мэрэг хийе гэж бодлоо. За энэ уншлахаараа ерөнхийдөө X хоёр нь ямар харилцаатай байсан, тэр хүн одоо юу гэж бодож байгаа юм те. Гэх мэтчлэн одоо энэ уншлага дээр тэр одоо тухайн X-ийн талаар юу л гарч ирэн тэрийг нь бүгднийг тайлъя. Тэгээ би ерөөсөө ингээд өмнө нь X-ийн талаар мэрэг огт хийж байгаагүй, ерөөсөө хийх шаардлагагүй мэрэг гэж би өөрөө боддог байхгүй юу. Ягаад юм мэдгүй. Гэхдээ юу ч байсан би анх удаа ингээд X-ийн тухай мэрэг хийх гэж байна. Тэгээ бас ямар хүн байх бол гэдэг аюу их одоо сониучрах чинь. Тэгээд хэдүүлээ бүгдээрээ харцгаая. Тэгээд өнөөдөр 3 одоо сонголт байна. Та нарын мануурд за эхний сонголт маань ийм зурагтай юм ягаан карт байна. Эхний группийн карт. За хоёр дахь группийн маань болохоор ийм карт байна. X юм чи мэдээж хайр дурлалын харилцаатай хүн байсан байж таарна. Тэгээд гоё энэ 3 декнийхаа lovers картуудыг би гаргаад тавьсан байгаа. За энэ болохоор 3 дугаар групп. Тэгэл нэг үе мэдээж хайртай дуртай гээл байсан хүмүүс юм чинь тэгэл яхаргуул lovers байгаа тийм болохоор ингээ гоё lovers хөтрөөсө харж агаад тэгээд X-ийг бодоод X-ийг нь хамгийн их санагдуулж байгаа группээ сонгоод тэгээд уншлагаа хүлээн авч үзээрэй. За бүгд нэгдүгээр группээс эхлэе. За нэгдүгээр группийн маань энэ картыг сонгосон тий. Энэ ягаан картыг сонгосон байгаа. За би болохоор намайг яаж уншлах гэдгийг мэдэн шүү дээ. Хүмүүс манай үзэгчид ерөнхийдөө шууд ингээд цоо талаад явцдаг байгаа. Тэгээ энэ хэсгийг яагаад л үзчихэд болно. Алгасаад тийм. За нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн X за ямар хөө бодол мэдрэмжтэй ерөн юу бодол санаж явж байна вэ энэ харилцаанд тийм. Харилцааны талаар мэдээлэл өгөөч. Яагаад салсан юм тийм ямар хүмүүс байсан. Энэ харилцаанд бол айгүй хоёр тал айгүй ядарсан юм шиг байна. Энэ харилцаа нь маш юм одоо intense гэдэг чинь одоо юм юу байсан гэсэн үг зааж байгаа юм. Intense гэдэг чинь болохоор юу гэсэн үг хүчтэй гэх үү айгүй тийм гүн гүнзгий хүчтэй мэдрэмжүүд мэдэрч ирсэн. Тэрнээс болоод ингээ хоёр тал маань аюу их ядарч ирсэн. Яаж болохоор энэ харилцаа маш юм одоо ядраасан. Тэгээд нийлээдгүй одоо юу асан нөлөөм сунагсан. За ийм харилцаа байжээ. Харилцаа бол тийм одоо уйдгартай ч юм уу эсвэл зүгээр хоёр бинээсээ уйдаас салцсан хүмүүс байдаг шүү дээ. Тийм биш байна. Бараг ингээд тэр хүнээс авч байгаа мэдрэмж нь ингээд хитрхи хүчтэй байсан учраас тэрийн хоёр хүнд ингээд амар exhausting гэдэг чинь амар ядармаар туйлмаар байгаад байсан болохоор ер нь завсарлага авъя гэсэн болов гэсэн ийм мэдрэмж бол төрж байна. Энэ гоё ягаан карт хөцрөөрөө үзэж өгөө гэсэн. Одоогоор бол
measure канонууд гарсан байна. Ер нь нэлийн гүн гүнзгий холбоо байсан бололтой. Тэгээд хоёр биендээ одоо хиллэхдээ одоо салсан шалтгаан гэх юм бол за юу амар хэцүү байна тий. Энэ харилцаа хэтэрхий одоо overwhelming надад санагдаж байна. Тэгээд одоо энэ харилцааны соёлыг жоохон тасардлага авъя, жоохон амармаар байна гэсэн иймэрхүү зүйлсийг хэлээд салсан болоо. Салсан мэт ийм өгүүлэмж бол надад гарч ирж байна. За яаж гарах нэг жоохон ингэж. Энэ манай айгу том өдөр болохоор жоохон яваад шүү. Дахиад нэг руу явчмаар ах юм. За эхэндээ ингэж яваад дахиад 3 ярьж яваад ингэж ярьж чагаад тэгээд дахиад юу ачтөө. Тэгвэл багтахгүй юм шүү. За би өнөөдөр сая ярьсантэй. За тэгэнгүүт энэ X-тэйгээ та хоёр маань маш юм одоо хүчтэй таталцдаг. За тэгээд нэг одоо сайхан байхаараа айгүй сайхан байгаал бүр ингээ муутахаараа бүр амар муудаал. За ийм одоо харилцаанд байжээ. За ийм харилцаа их хвчлэн ер нь жоохон кармик те ийм харилцаа байх гэдэг. За тэгээд та хоёрыг бол нилээдгүй одоо ядраас нь цуцаасан байна. Тэгээд тийм ч учраас би махад чинь за одоо бүр ингээ болио гэд тэ тэр хүнтэй байхад ингээд mentally одоо сэтгцийн хувьд ч гэсэндээ би махад явчихсандээ маш их ядарч байсан учраас бүр ингээ аргаа бараад ерөнхийдөө би бинээсээ зэ авсан байна. За тэгээд ерөнхийдөө энэ tarot картнуудаас би юу арж өгнө гэх юм бол та хоёр маань ялцчихвол бас ингээд энэ hanged man карт маань жоохон ингээ хазны те түр ингээ завсарлага авъя гэсэн утгатай юм pause mouse гэсэн утгатай юм карт гэхгүй. Тэгээд ингээд дэс за тэнгууд би эндээс юу гэж харж байна гэх юм бол за та хоёр маань салсан шалтгаан нь бол ингээ түр завсарлага авъя гэдэг ингээд хоёр биендээ яг ингээд сэтгэлийн өрөөсөө сонсоогүй та хоёр бол би биендээ хайртай сэтгэлтэй хүмүүс байна гэж бол би харж байна. Гэтэ яг одоо X-уд болсон байгаа шалтгаан гэх юм бол зүрхээ ингээд за чи бэдэ би ингээд зүрхээрээ дагаад ингээд явах юм бол би бүр ингээд амар савлгатай явах юм байна гингүүтээ хоёлаа зүрхээ хаагаад бүр яг логикороо за хоёлаа ингээд одоохон ингээд болохгүй байна. Хоёлаа ингээд тус тустай ингээд байх хэрэгтэй юм байна гэд ерөнхийдөө шийдсэн байгаа харагдаж байна. За тэгээ та хоёрын ингээд харилцаа чи ингээд дууссан шалтгаан юу вэ гэдэг юм бол харилцаан дээр юу яагаад байсан тал харагдаж байна. Одоо дотоод ингээд цүрэг дуу хоолойнуудтай айгүй хавтдаг байсан юм байдаг ингээд харагдаж байна. Тэр нь одоо юу гэсэн үг вэ гэх юм бол юу гэдэг юм би энэ хүнд хитрхи гоёдно чи энэ хүнд хитрхи гоёдно штэ эсвэл ингээд жинхэнэ хайр гэж байдгүй юм гэдэг юм уу эсвэл одоо юу гэдэг чи одоо тиймэрхүү хайрын талаар нөгөө хүнийхээ болон өөрийнхөө талаар маш их одоо юм сүрэг бодол мэдрэмжүүдэд ингээд дийлцсэний улмаас ерөнхийдөө энэ харилцаагаа төгсгөжээ гэж бол харагдаж байна. За тэгээд энд болохоор Knight of Pentacles болон Six of Wands үзрүүд гарч ирсэн. За тэгээд энэ картууд болохоор энэ Oracle карттай маань ингэж холбогдож гарч ирсэн байна. Энэний утгыг тайлж байна гэж би харж байна. За энэ юу гэж байгаа юм бэ гэх юм бол та хоёрын харилцаа би бинээ ингээд сэтгэлтэй юм харилцаа байгаа хгүй. Тэгэхээр цаашдаа энэ харилцаанд ингээд хичээл зүтгэл гаргаад ингээд тогтмолтой энэ харилцаанд ингээд юу цаг хугацаа ингээд энерги ингээд зарцуулж чадах юм энэ харилцаа ингээд амжилттай болж чаднаа гэж бол гарч ирлээ. Тийм. Тэгээд энэ дээр сахиусан тэнгэрийн мессежүүд ч гэсэндээ энэ заахгүй юу энэ харилцаанд ингээд юм үе шат болгоноор ингээд юу яах хэрэгтэй байна тий хичээл зүтгэл ингээд гаргах хэрэгтэй байна. Тэгж чадах юм бол одоо тий бүр ингээд өдрө болгон ингээд хайрыг сонгоод өдрө болгон энэ хүнтэйгээ уулзаад би биенийхээ тий харилцааныхаа талаа хичээгээд ингээд явах юм бол энэ харилцаа бол бүтэх юм харилцаа мөн байна гэж бол харагдаж байна. Тэгээд та хоёрын нэг нэгнтэйгээ учирсан шалтгаан гэсэндээ одоо энэ хүзрийг ингээд харах юм бол эйд буюу тусламжтай байхгүй нэг нэгэндээ айгуу тийм туслая гэсэн сэтгэлтэй чин сэтгэлтэй ийм одоо чин сэтгэлээсээ ийм харилцаа байсан болов гэж бол эндээс бол харагдаж байна. За тэгээ би дахиад ингэж харж үзье гэж бодлоо. Энэ X нь яг одоо таныг юу гэж бодож мэдэрч явж байна бэ? Тэ юу гэж бодож мэдэрч явж байна бэ гэж хараад өгье. X нь таныг юу гэж бодож мэдэрч
явдаггүй. Энэ харъя. За тантай байхдаа маш аз жаргалтай байсан. Тэгээ таньгүй байгаа амьдрал маш одоо юм хоосон санагдаж байна гэж бодож байгаа юм байна. Та бол ерөөсөө тэр хүний хувьд амьдралынх нь нар байсан юм байна. Тийм нар шиг юм гоё алуун дулаан юм мэдрэмжтэй өгдөг та өгдөг байжээ. Тэгээд хоёулаа ингээд ямар ч туршлагагүй юм залуу хүмүүс байсан. Тийм болохоор ингээд чи бид хоёр ингээд үдээд хамт байж чадаагүй болов гэж би харж байна. Энэ доотлын хүзэр манай нус урсууд гарч байгаа маш их шаналж байгаа, уйтгалж байгаа, гүнгэлж байгаа юм байдал ингээд харагдаж байна. Тэгэхээр үл энэ хүн бол таныг одоо маш их санагдаж байгаа, хүлээж байгаа тий. Тэгээ таны маш их дурсаж байгаа. Тэгээ энэ хүнтэй байхад үнэхээр аз жаргалтай байжээ гэдгийг аюу их ойлгож байгаа. Тэгээ таньгүй байгаа ертөнц маш юм хов хоосон. Ерөөсөө ингээд дандаа бороотой өдөр үлдээ тий бороотой өдөр юм шиг ингэж санагдаж байгаа. Энэ байдал ингээд харагдаж байна. Ой жоохон гонгэлчлаа гэхгүй ингээд X юм иргэнээс би юм жоохон ингээд хайлшраад идэм юм гэхгүй. За тэгтээ яг иймэрхүү байна. За тэгээд энэ хүн танд юу гэж дамжуулмаар байгааг нь харцгаая. Ямар үг дамжуулахыг хүсэж байна гэдэг нь харъя. Группиг тэгээд функцийн X тэнд юу гэж хэлэх хүсэж байна. За I have trust issues from previous pain. За энэ хүн жоохон юм одоо нөө trust issue гэж ярьдаг шүү дээ. Хүнд итгэхтэй жоохон хэцүү. Ингээд нөгөө хүндээ ингээд итгэхгүй тийм асуудалтай. Тэгээд тэр нь болохоор нэг өмнөх харилцаанаас авсан шархнаас нь болсон юм шиг байна. За тэгээд your independence is sexy гэнэ. Тэгэхээр таныг маш юм бие даасан юм хүн гэж бодд юм байна. Тэр чинь тамаг маш секси харагдуулдаг гэж байна. За тэгээд I need to heal my inner child wounds гэнэ. За тэгэхээр энэ хүн хоёр ерөнхийдөө одоо харилцаа чинь маш юм одоо high and low ерөөсөө нэг баярлахаар амар гоё байгаа л нэг муухайгаар амар муухайгаар л ингэдээснийх нь учир шалтгаан юу вэ гэдэг юм бол энэ хүн маань өөрөө маш их одоо юм дотоод шарахтай сэтгэлийн шарахтай хүн байжээ танай X. За тэгээд таныг өөрийг чинь ингээд маш гоё хүн гэж хардаг тэгээд өөрийнхөө одоо нөгөө нэг insecurity тэр нөгөө сэтгэлийн шарахнаасаа болоод ерөнхийдөө энэ харилцаанаас татгалзжээ гэж бол харагдаж байна. Тэгээд тантай байхдаа энэ хүн ингээд таныг харддаг байсан байж болно. За эсвэл ингээд ямар нэгэн байдлаар л ингээд харилцаанд өөрийнх нь тэр сэтгэлийн шархнууд өөрийг ингээд айгүй их зовоогоод таныг ч гэсэндээ тэр байдал нь таныг бас зовоод байгаа юм шиг санагдаа. Тэгээд ерөнхийдөө би ингээд өөр дээр ажиллах хэрэгтэй юм байна тий. Тэгээ би энэ өөр хүнийг ч ингээд зовоогоод хайртай хүнийг бас ингээд зовоод ах байж чадахгүй учраас би ингээд чамайг явуулсан юм аа гэж хэлж байгаа юм шиг ингэж санагдаж байна. Тийм надад бол айгу нэг тийм одоо юу гэдгийг хоёр хосууд ингээд X-үүд чинь ингээл нэгээ үзий яддаг штэ. Ерөөсөө тийм юм бол байхгүй байна. Бүр ингээ харин ч нэг нэгэндээ үнэхээр хайртай болохоор нэгээ үнэхээр их хайрлсан учраас нэгийг өвтөхгүй гэсэндээ би биенээсээ холцсон ийм хайрын одоо түүх байна гэж бол харагдаж байна. За ингээд энэ төрөд ерөнхийдөө уншлах нь дуслаа. За тэгээд бид хамгийн сүүлд маастай шугаа хийж үзье. За Уранус гараг Үхрийн ордон дээр за 11 дэх гэргэж гарч ирлээ. За тэгэхээр энэ хүн таны хувьд маш их одоо юм юуг өөрчлөлтийг таны амьдралд авчирсан байна. За энэ өөрчлөлт нь болохоор айгүй тийм доктортой ийм өөрчлөлт байсан. Одоо ингээл шүр сар хийсэндээ таны амьдралд гинт гарч ирээл ингээл бүх ингээл амьдралыг чи юу ингээл өөрчлөөгүй айгүй тийм нэг багаар алхамаар гэх юм уу ингэж өөрчилж байсан байна. За тэгээд энэ өөрчлөлт донд ингээд та хоёрын та энэ хүнтэй одоо ингээд энэ хүнтэй уулзахаас өмнө ингээд тань ингээд мөрөөдөл байлаа гэж бодоход тэр мөрөөдөл чинь өөрчлөгдсөн ч юм уу? Ийм нэрвэл гарч ирж байна. Одоо юу гэдэг өмнө нь ингээд та Япон руу ч юм уу тийм Азийн орн руу явд амьдрын гэсэн мөрөөдөлтэй байсан бол энэ хүнтэй очиад одоо Америк ч юм уу Европ барууны орн руу амьдрах юм хүсэлтэй болсон ч юм уу тий. За эсвэл ингээд
ирээдүйн одоо карьерийн замдлаа өөрчлөхийг хүссэн ч юм уу. За ямар нэгэн байдлаар хүсэл мөрөөдөлтэй тийм ирээдүйтэй холбоотой төлөвлөгөө тиймэрхүү зүйлсүүдээ өөрчилсөн байна. Тийм одоо зорилготой ч гэдэм үү, тийм нөлөөгөл энэ харилцаа танд өгчээ гэж бол харагдаж байна. За ингээд ерөнхийдөө уншлах нь дууслаа. Тэгээд та нартай аз жаргал амжилт хүсье. Миний мэргэдийг тийм миний бичлэгийг үзтэгт маш их баярлалаа гэж хэлье. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Баярлалаа. Баяртай. За 2 дугаар группийн маань уншлагатаа тавтамаар л. За та нар маань энэ гоё хосын юм гоё lovers юм өдрийг сонгожээ. Хоёр биенийхээ зүрхэн дээр нь гараа тавьсан юм гоё урдаа алим ламатай ийм гоё өдрийг сонгосон байна. За хэвлээ та нарын уншлагт орё. За та хоёрын текстийг харилцаж байгаа харилцаа нь ямар хөө байсан бэ? Энэ харилцаагаар одоо юуг ойлгох авсан бэ гэх юм уу тийм. Одоо энэ хүн таны юу гэж бодож байгаа вэ гэж ерөнхийдөө X-тэй холбоотой бошлоо болсон гэсэн үг. За. Хоёрдугаар группийн X ямар хүн байсан бэ? Нэг харилцаа яагаад бүтггүй болсон юм бэ? Юу болсон юм бэ? Хоёрдугаар группийн маань юу мэдэх ёстой вэ энэ харилцаан дээр? Open your heart. Be honest with yourself. Yeah, цайдлаа яаж харагдаж байгаа юм. Yeah. Окей. За. Группийг сонгосон юм. X-тэй ямар харилцаатай байсан бэ? Энэ харилцаанд юу тохиолдож вэ? Гэдгийг харуулж өгч. Энэ картуудыг ингэж харж байхад бол тойрын харилцаа бүр яг одоо би биендээ юм гоё хайртай байсан. За бүгдээрээ л X юм чи хайртай л байсан баг. Тэгвэл энэ харилцаа бол тийм кармик гэнтэр нэг зовоосон ч юм уу тийм ийм харилцаа бол биш байна. Харилцаа энэ харилцааны гол асуудал нь гэх юм бол нэгэндээ яг ингээд зүрх сэтгэлээ бүрэн нээж чадаагүй юм болов. Тэгээд нэгэндээ яг нэрээ байж чадаагүй гэх юм уу? Нэрээ байж чадаагүй гэх юм гэдэг нь болохоор яг зүрх сэтгэлийн дуудлагаа сонсоогүй яг ингээд тархиа ингээд ажилуулсан байгаа. Ийм энерги харагдаж байна. Өмнөх групптэй жоохон төстэй байна. Гэхдээ ялгаатай зүйл бол байна. Өмнөх групп болохоор айгүй тийм юу байсан байхгүй юу? Ийм одоо intense таймер тийм хүчтэй, савлсан, савлгаатай тийм байгаад байсан бол энэ харилцаа бол эсэргээр айгүй тайван байгаад байсан байна. Айгүй тийм болгоомжлсон. Эсэргээрээ тийм одоо өмнөх группийн болохоор ингээл бүр ингээл хайр гээл амир ингээл явж байсан. Энэ группийн бүр ингээд үгүй би ингээд хүнд ингээд сэтгэлтэй хайртай болсон гэсэндээ ингээд тайван байх хэрэгтэй тий. Гээд ингээд нэлээдгүй ингэж болгоомжлсон ийм байдал ингээд харагдаж байна. Тэгээд тэрнээсээ болоод энэ харилцаан дээр юу байсан болов? Нөгөө хүнд ингээд өөрийгөө бүрэн ойлгуулж чадаагүй ч юм уу ийм байдал харагдаад байна. Уг нь би биэндээ айгүй хайртай одоо ийм баг divine counterpart гэж англиар ярьдаг шүү дээ. Тэр нь болохоор яг ингээ хосууд байх хэвээр тий ийм хүмүүс гэсэн үг тийм байсан байна. Тэгээ энэ хүнтэй бүр ингээ гэр бүл болох боломжтой ийм хүн байсан байна. Тэгээд энэ харилцаанд асуудал нь юу байсан бэ гэх юм бол
юу хийсэн байна гэж бол би харж байна. Доох ингээд нэг нь ингээд нарийн их дуртай энэ байсан болов. Тэгээ дээрэс нь жоохон юм бусдад яаж харагдах бол гэсэн нэр аюу их анхаарсан байж болохоор ийм талтай байна. Тэгээ дээрэс нь энэ хүний амьдралд аюу тийм ер нь жоохон ажил ихтэй байсан тэр үеийн ингээд таарсан. Тэгээд энэ хүн өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө тий одоо ингээд нэг юм ингээ ирээдүйгээ ингээ ботцсон төлөвлөсөн одоо юу гэдэг ямар нэгэн financial тий санхүүгийн юм зорилгоч тавьсан ч байна уу эсвэл ингээд ямар нэгэн зүйлийн төлөө зорилго тавиад тэрэндээ маш их шаргуу хитэд байх үедээ тантай учирчжээ. Тэгээ тэр учирлаасаа болоод ерөнхийдөө танд цаг гаргаж татаагүй юм болоо. Тэгээд ерөөсөө одоо нэг хайруу ажил карьер уу гэдэг юм хоёр сонголт ирсэн чи энэ хүн илүү ажил карьер гээ явцсан юм шиг ийм байдал харагдаж байна. Тэгээд сахиусын тэнгэрүүд бас ингэсэн байгаа байхгүй юу? Ингээ өөрөө өөртөө үнэнч байгаарэ. Тэгээд чиний ингээ зүрх сэтгэл чинь л ингээ чиний яг үнэн одоо гэсэн үгээ тий зүрх сэтгэлийн дуудлага ингээ сонсоо. Тэгээд өөрөө өөртөө ингээ үннийг хүлээн зөвшөөрөөрэй. Тий. Яг нэг лала ланд гэх нөө байдаг шүү дээ. Тэрэн шиг ч юм уу. Тийм мэдрэмж түрүү явчлаа. Тэгээ энэ хүнтэй байхад бол та ерөөсөө одоо юу гэдэг юм амар хэцүү мэдүү тэгж байдгүй харин тайгуу гоё байдаг. Тэгээд энэ хүн илүү амжилтын хойноос хөөцөлдөжээ гэж бол харж байна. Эсвэл та ч юм уу тий. Тэгээ аль нэг нь хоёрын маань тийм учраас яг одоо ингээд юу болчиход байгаа, эксод болчиход байгаа ийм байдал харагдаж байна. Тийм. Одоо энэ нэгсэн таныг ерөнхийдөө юу гэж бодож мэдэрч явдаг юм бэ гэдгийг харъя. 2 дугаар группыг сонгосон хүмүүс юм нэгс. Энэ хүмүүс юу гэж бодож мэдэрч явдаг юм бэ? Нэгсэн түүнээс та өөрөө усны орж юм болов энэ хатны аяга ингээд доотлон гарч ирээд байгаа юм. Та өөрөө эмхтэй тал нь бол тий эмхтэй тал нь бол юу усны оржтой байж магадгүй юм шиг. Эсвэл та энэ хүнийг бүр яг ингээд маш юм одоо гоё хайраар хайрлсан тий яг нэг тийм баг ихийн хайр гэж болох үстэй тийм гоё хайраар хайрлсан гэж өөрийг нь бодд юм байна. Ийм гоё хайрыг надад мэдрүүлсэн гэж бодож явд юм байна. За тэгэнгүүт энэ хүн одоогоор энэ харилцаа юу гэж бодож мэдчих явж байна вэ гэх юм бол өөрийгөө айгу юу яд юм бэ буруутгах юм энэ харилцаанд би ингээд юу яж чадаагүй айгу харчаагүй байсан би ингээд энэ харилцаагаа орж үз чадаагүй тий би ингээд энэ харилцаанда ингээд тантай ингээд хамттай ингээд харилцаанд ингээд байхдаа би яг ингээд хүнсэг ч юм уу тий эсвэл ингээд бас ингээд юу эрэхтэй хүмүүсээс үзэж олно л да тэр хүмүүс явах юм бол X чинь би ингээд маш одоо энэ хүнд ингээд юу яагаагүй хангалттай ингээд одоо өөрийгөө илэрхийлээгүй хангалттай үйлдэл хийгээгүй те тэр хүнд өөрийнхөө хайрыг ингээд гоё ингэж харуулаагүй би айгу тийм холцгор байсан гэж бол өөрийгөө айгу их буруутгах юм байна. Одоогоор бол нэг таныг одоо ингээд юу гэдэг энэ харилцаанд бодож байгаа бодол ингээл таныг юм гоё байсан тийм энэ тэрэг гэхээс илүү өөрийгөө айгүй их буруутгаад байгаа юм байдал харагдаж байна. Тэгээ дээрэс нь таныг бол ингээд маш юм юу хүн байсан гэж хард юм байна. Өөрт нь ингээд байнга гоё ингээд тусалдаг маш юм өгөөмөр юм хүн байсан гэж ерөнхийдөө сэтгэлдээ ингэж бодод дурсаж явдаг. Тэгээ таныг ерөн алцсандаа нийлээдгүй юм харамсдаг, өөрийгөө буруутгадаг ийм байдал харагдаж байна. За ингээд тоор юм маань X таны X энд юу гэж бид хэлхийг хүсдэг вэ гэдгийг харъя. Анд. Сонс X энд юу гэж вэ? Таник I don't like all the attention you get.
Ini. So, I look at your pictures on my phone. I'm truly sorry, you deserve better гэж аахгүй тийм. Яг ингэж тийм ээ. Тэгэхээр энэ хүн яг ингэж таны хажууд өөрийгөө одоо ингэж сая ингэж юу гэж бодож байна уу гэдгсэн чинь ингээ өөрийнхөө талаар энэ хүн бодсон байгаа харагдаад байсан шүү дээ. Тэнгүүд яг тэг заахгүй энэ хүн ингэж энэ харилцаанд ингэж жоох юм та энэ хүний хувьд ингэж юу яасан байна гэх юм уу? Тэгээ юу тайлбарламаар юм бэ? Хитрхи ингээд юу таныг ингээд гоё гэж бодоод ч гэдэг юм уу? Тэгээ таныг маш юм гоё үзэсгэлэнтэй тэгээд ингээд таны араас амар гоё ингээд олон хүмүүс ингээд гүйж мүүдэг. Тэгээд тэнгүүд тэр дунд ингээд өөрийгөө айгуу тийм юугаар мэдрээд исэн юм бэ? Тэгээд тийм одоо танаас ингээд доогор гэх юм уу? Тэгж мэдрээд исэн юм. Таныг ингээд би ингээд энэ ийм гоё хүнийг ингэж хүртэх хэрэггүй гэж боддог. Тэр бодлоосоо болоод ерөнхийдөө салсан байна энэ хүн бол. Тэгээ дээрэс нь энэ хүний ингэж хэрвээ энэ хүн эрэгтэй хүн бол те эго гэж байдаг шүү дээ эрэгтэй хүн чинь тэрэнд нь айгүй их одоо ингэж жоохон ингэж хаалтцсан ч юм уу. Одоо хүмүүс ингэж ярихдаа нэг тэгж ярьдэн шүү дээ. Яа энийг яаж тоос юм асан гэдэг юм. Тэгж ярьдаг байсан байж магадгүй та хоёрыг хүмүүс. Тэгээд энэ хүн ингээд таныг бол одоо ингээд баян ингээд харж идэг. Тэгэл харах болгондоо ингээд өөрийнх нь ингээд эго тэ self esteem тэр өөртөө итгэл ингээд унаад байдаг учраас ерөнхийдөө тантай бол харилцаа талсан юм шиг харагдаж байна. Тэгээд би энэ Union гэдэг энэ картын учиг олмоор байна. Яагаад ийм карт гарч ирсэн бол гэд би нэмэлтээр ингээд хараад үгээд миний юунууд донд ганцхан л учир нь болтгүй хөдөр байгаад байна. Энийг хэдүүл харцгаая. Union гэдэг нь уг нь бол ингээд хоёр хосууд нийлж байгаа тий судлахтай ийм хөдлөөр яагаад хоёрын X-ийн хөдлөн мөрөгдөр энэ хөдлөөр гараад ирвэ гэж хэлдэг. Энэ хүн утгагүй тань руу үйлдэл хийх юм шиг байна. Одоо аялал маяллаар явсан байж магадгүй юм байна. Тэгээд хэсэг хугацааны дараа 3 сар орчмын дараа ч юм уу тань руу энэ хүн бичих юм шиг харагдаж байна. Тэгээд тэр үед та хоёр буцаж нийлэх ч юм уу. Яг гэвэл энэ юу нэ гэж гарч байгаа учраас. За ингэж тайлж байна. Яа ингээд 2 дугаар группийнхны онцлог ерөнхийдөө нэг иймэрхүү байна лаа. За хэдүүлээ сүүлд нь мастер шоугаа хийж үзье. За North Node Cancer 12 дугаар гэсэн. За ийм одоо астрологийн шоу гарч ирсэн байна. За тэгэхээр эндээс юу гэж харж байна юу гэдэг юм бол за энэ хүн та хоёр бол юм сүнсний холбоотой хүмүүс байна. Сүнсний холбоотой 12 дугаар гэр бол маш сүнслэг гэр байдаг. За тэгээд энэ насандаа очих хэрэгтэй байсан. За тэгээд энэ дээр бас нэг гэр бүлийн өдөр гарч ирсэн тий. Тэгээд cancer ч өөрөө гэр бүлийг илэрхийлдэг. Тэгэхээр гэр бүл болох боломжтой. За ийм soul mate тий. Ийм сүнсний холбоотой хүмүүс байна гэж би тайлбарлахаар байна. За тэгээд та нарын манай уншлага дуслаа. Тэгээд миний бичлэгийг үздэг та нартай маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Бүгдээрэнд нь баярлалаа. Баяртай. За 3 дугаар группийн маань уншлагатай тавтай мөрөл. За та нар маань ийм гоё гэртээ маш юм тухтай байгаа юм хоёр хосын зурагтай юм картыг сонгожээ. За тэгээ бүгдээрээ уншлагатай орцгоё. За 3 дугаар группийн маань X. За ямар хүн байсан ч явахтай ус хэлж байгаа.
Энэ харилцаа ямар харилцаа байсан бэ? Яагаад төгсчөө? Яагаад энэ хүн манайг болчихвоо? Энэ хүн одоо X нь ерөнхийдөө энэ харилцааны талаар ямар бодол мэдрэмжтэй яаж байгаа юм бэ? Гэдгийг бүгдээрээ харцгаая. 3 группыг сонгосон хүмүүс юм аа X. Харилцаа ямар харилцаа байсан бэ те? Харилцааны талаар X-ийн талаар дэлгүүд. За soulmate гэсэн үгээр гарч ирсэн байна. Тэгэхээр бол ном бол soulmate байсан юм болоо. За хэдүүлээ chart карт харцгаая. Мань иймэрхүү харагдаж байхад болно. За. За 3 группыг сонсон хүмүүсийн X ямар харилцаатай байсан юм бэ? Энэ харилцаа төгсчөө. X нь юу ч бодож мэдэрч авч байна вэ гэдгийг харцгаая. За маш их сэтгэлийн шархалтай. Энэс хаснасаа болоод X нь л одоо аягүй их шаналж байгаа юм байна. За тэгээ шаналж байгаа болохоор аягүй их ажиллаа хийж байна. Аягүй их ажиллаа хийж байна. За тэгээд хоёрын харилцаанд 3 дахь читгэдээс болоод салсан болов. 2 хатны өдөр гарч ирж байна. Тэгээд бас 3-ын сэлэм чи өөрөө бас 3 дахь читгээдээс болж ингээд сэтгэл шархалж байгааг бас ингээд илэрхийлж байгаа байхгүй. Яг дээр харцгаая. Энэ картуудыг. За одоо энэ хүн нэлээд одоо юм шаналж байна. Тэг нэлээдгүй шаналж байна. Дахиад 80 ус урс өдөр гарч ирсэн. За тэгээд энэ харилцаанд за өөр нэг хүн бас гарч ирсэн болтой байна. За тэгээд энэ нууц байсан. Тэгээд тэр нууц нь мэдэгдсэн гэж бол харагдаж байна. За тэгээд энэ Queen of Wands нь та байхаа. Тэгээд энэ Queen of Cups нь өөр эмэгтэй. За тэгээд энэ Queen of Cups нь болохоор энэ одоо таны хамтрагчийг X-ийг аягүй сайн ойлгоод ирсэн. Тэгээд энэ хоёр жоохон ярьж мэрдэг байсан ч юм уу. За жоохон юм холбоотой байсан. Тэгээд тэрийг нь та олоод мэдсэн ч юм уу. Тэгээд ийм хөвөл явдлаас болоод салсан ийм дүр зураг харагдаж байна. Тэгээд энэ залуу нь одоо бол ингээд тэрэндээ маш их шаналж байгаа ийм байдал ингээ харагдаж байна. Тэгээд таныг бол маш юм үзэсгэлэнтэй, юм сэтгэл татам, маш өөртөө ихтэй, бие даасан юм эмэгтэй гэж хардаг. Маш гайхалтай эмэгтэй гэж хардаг. Тэгээд та хоёр маань бас soulmate-үүд байсан байна. Тэгээд soulmate-үүд юм гоё одоо ингээ хамтдаа тэгээд энэ нас ингэж туулах ийм хүмүүс байжээ. Тэгээд удахгүй энэ хүн тань дээр бас ирнэ. Тэгээд энэ хүн тань дээр ирэхээр харагдаж байна. За тэгээд бас удахгүй ингээд new beginning гэсэн карт гарч ирсэн байгаа байхгүй. Ингээд удахгүй шинэ эхлэл ирнэ гэдгийг илэрхийлж байгаа. Тэгэхээр бол энэ X бол тань дээр ирэх нэ гэж бол харагдлаа. Тэгээд энэ хүн одоогоор ажил карьер дээр маш их одоо хичээж ажиллаж байгаа ийм байдал харагдаж байна. Тэгээд шүн бол ингээд маш хэцүү байгаа. Ингээд унтаж чадахгүй, тантай ингээд байхгүй байгаа нь энэ хүнд маш их одоо ийм шаналгаатай нэг тарих байгаа л жоохон хэцүүхэн байгаа байдал бол харагдаж байна гэсэн. За өөр энэ харилцаанд дээр юу гэж бодож явж байна харъя. За ингээс бол иймэрхүү зүйлсийг бол би харлаа. Өөр зүйлс гарцгаая. За хангид байна. Emperor. Nine of Cups. За энэ хүн нэг хэсэг хугацааны дараа тань руу яг ингээ үйлдэл хий гэж бодож байгаа юм байна. За энэ Nine of Cups
шүү. Тэгээд энэ хүн одоогоор ингээд жоох нэлээдгүй юугүй сэтгэл ханамжгүй байгаа дээ. Тэгээд танд бол хайртай юм байна л да. Тэгээд ягаад ийм асуудал ингээ орооцолцсон юм болоо тий. Тэгээд энэ хүн юу яадیں танд айгуу сэтгэлтэй юм байна аа уг нь. Тэгээд танд айгуу сэтгэлтэй хайртай. Тэгээд хэсэг хугацааны дараа тань дээр бүр яаж иж байгаа л ирнэ гэж шийдсэн байгаа даа. Ийм байдал бол харагдаж байна нэгс нь. Тэгээд таньгүй байгаа энэ байдал ингээд ерөөсөө ингээд таныг хүсэж байгаа байхгүй энэ хүн тантай байгаа маш хүсэж байгаа. Тэгээд энэ хүсэл нь одоогоор ингээд биелэхгүй тэгээд тантай хамт биш байгаа болохоор маш юм одоо муухай те ийм байгаа байдал харагдаж байна. За тэгээд энэ хүн юу ч хэлэх хүсэж байна юу гэдгийг харъя. Би чиний зургийг хардгаа гинэ. За тэгээд би чиний ингээд өөрийгөө авч байгаа байдалд чинь айгуу дуртай хайртай. Тэгээд энэ үйл явдал миний сүнсний сэрэлтийг сэрээсэн гэдэг чинь. За. Тэгэхээр бол би энэ дээр хэлэхэд бол хоёрын харилцаанд эндээс дахиад нэг юм тодруулах. Энэ хоёр хүнтэй холбоотой энэ салсан шалтгаан нь юу байсан юм бэ? Нэг тодруулах. Миний хаа хил хязгаарыг зөрчсөн. За. Тийм ээ. Юу юм байна л да. За энэ хүн нэг тийм таныг одоо ингээд амар араар нь тавьж маваад ч юм уу. За тэгсэн гэж бол би нэг харахгүй байна. Яагаад гэвэл тийм амар dark юмуд байхгүй байхгүй. Зүгээр юу гэдгийг нэг хүнтэй харилцаатай байсан. Тэгээд тэрийг нь сандгүй байдлаар мэдсэн ч юм уу тий. Тэгээд энэ төр чинь бол болохгүй ч мэдээд хайртай хүнтэй байдаг. Өөр хүнтэй ингэж харилцаа үүсгэх гэдэг чинь яг хөө тэр нэг тийм амар гүнзгий биш байсан бах яг хөө юуны одоо ийм баг зэргийн нэгнтэйг ингээд ар зүрийн ярьдаг байсан ч юм уу тий. За ийм байдлаас болоод ерөнхийдөө хоёрын харилцаа юу яжээ тэгээд энийгээ гол нь ингээд танд хэлээгүй ч юм уу тий. Эсвэл ингээд өмнөх за энэ чи ингээд таны X штэ тэнгууд өмнөх X-ээс ингээд харилцаа арай таслаагүй байсан ч юм уу тий. За иймэрхүү ийм жоохон ойлгомжгүй энэ нөхцөл байдал үүсчихжээ. Тэгээд энийг мэдээж танд тэр хүн ойлгуулах хэрэгтэй байсан тий. Илэн далангуу байх хэрэгтэй байсан. Тэгтэл тэр одоо хил хязгаарыг зөрчсөн байна. Тэгээд энэ хүн бол танд хайртай сэтгэлтэй. Тэгээд энэ хүн бол тань дээр буцаж ирнэ гэж бол харагдаж байна. Тэгээд энэ үйл явдал энэ хүний хувьд ингээд маш их зүйлийг ингээд бодуулж байгаа. Одоо ингээд айгүй тийм юмсыг ингээд өөрөөр харж байгаа. Өмнө нь ингээд тантай хамт байхаас өмнө хайр сэтгэл гэдгийг жоох юм хөнгөн тий ийм зугаа баягийн зүйл гэж хардаг байсан бол энэ бол маш юм хөнгөнцгий зүйл байдаг байсан юм байна ч гэдэг юм уу. Иймэрхүү ойлголтыг энэ хүний хувьд та сүнсний сэрэлтийг ингээд нэгэд өгчжээ. Lady of the Lake ийм зүрх гараад ирсэн. Тийм байна. За ингээд хэдүүлээ. Хасруу шоу хаяг явахыг онцлоод дуусгая. За 3 дахь групп байх юм аа. X-ийн харилцаа ямар харилцаа байсан бэ? За Neptune, Pisces. За тэгээд 8 дугаар гэр гарч ирсэн байна. За тэгэхээр X2 юм аль нэг нь загсны ордод байж магадгүй. За загсны орд маань өөрөө бас soulmate-ийн нэрийг авч явж байдаг. За тэгэхээр бол та хоёр бол ингээд soulmate нь бол тодорхой байна. Тэгээд Нептун гарагч өөрөө загсны ордыг удирддаг. Тэгэхээр та хоёрын харилцаа бүр ингээд яг кинон дээр гардаг шиг юм гоё. Одоо юу шиг ч юм уу те юу гэдүүлээ ноутбук шиг ч юм уу. За нэг тиймэрхүү ингээд классик хайрын кинонууд байдаг шүү дээ. Тим кино шиг ийм хайрын түүх байна. Одоо юм та хоёр маань одоо өвгөн баталтай ингээм хамт амьдрахгүй ч гэсэндээ өвгөн болчоод тэрийгээ дурсаж явах ч юм уу тийм ийм хэмжээний тийм бүр ингээд маш юм романтик мэдрэмжийг танд төрүүлэх юм хүн байна. Энэ хүн өөрөө маш романтик. За энэ айгуу тийм ус мах бодийн юм
хүн байж магадгүй танай X чинь одоо хилэнц загас бэлгийн орд ч юм уу тий. За тэгээд эсвэл тэгээд үнэхээр болж битлээ гэж бодоход хоёр маань гоё юм эмээ өвөө болтлоо тий. Эсвэл ингээд хамтдаа амьдрахын амьдралыг туулах юм гоё харин төгөөг бүтээх тий. Ийм хүмүүс ийм одоо харилцаатай хүмүүс байна гэж бол харж байна. Тэгээд 8 дугаар гэр гэхээр энэ харилцаа нь ингээд нууц байсан байна. Нууц одоо энэ дээр бас high priestess гарч ирж байгаа хгүй. Тэгэхээр энэ харилцааны юмрхүү нууц юмнууд байсан. Тэгээд тэрнээс болоод ерөнхийдөө харилцаа та хоёр маань яг одоогоор бол X болж байгаа ч юм уу болсон ч юм уу тийм ийм байдлаар харагдаж байна. За тэгээд ерөнхийдөө уншлага маань дууслаа. Тэгээд та нартай аз жаргал амжилт хүсье. Миний бичлэгийг үздэгт маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцаая. Баярлалаа. Баяртай.